Санаандгүй ямиг нь аварсан хүн чинь мафийн босс байж таарад хүний иргэшээлд амьдрахаар болчихвол яах вэ? Энэ бол нэгэн охины амьдрал ганцхан шийдвэрийн дараа бүрэн өөрчлөгдөж эхэлдэг түүх юм. За ингээд кинондоо орцгоё. Кино хоёр мафийн босс маргалдаж байгаагаар эхэлдэг. Хөгшин босс нь ямар нэгэн хууль бус зүйл хийхийг шаардах бол арай залуу нь эсэргүүцнэ. Энэ бол манай киноны гол дүр Сунчав. Хөгшин босс уурлан чиний аав хууль бус зүйл хийсээр өдий зэрэгт хүрснийг битгий мартаарай гэхэд залуу. Тэр ийм зүйл хийж өдий зэрэгт хүрсэн ч гэсэн түүнээсээ болж амиа алдсан. Цаашид энэ бүлэгмийг бие удирдах байгаа болохоор одооноос зөвхөн шудраг 8 хийн гэж эсэргүүцснээр хөгшин боосны хүмүүст буудуулан шархтдаг. Цус алдан зүгтэж явхдаа тэр санаандгүй нэгэн бүсгүйтэй таарсан нь манай киноны эмэгтэй гол дүр болох энгийн нэгэн сувилагч Нини байлаа. Босс түүгээр халахвч хийж шууд л үнсчихнэ. Энэ үед боссыг хөөж авсан хүмүүс тэднийг хосууд гэж бодоод цааш яваад өгнө. Нини гудамжинд таарчхаад гинт үнсэн танихгүй эрд уурлаж байсан ч гэсэн түүний шарахыг хараад боож өгч тусалдаг. Гэвч энэ л мөч бүсгүйн амьдралыг оронгоор нь эргүүлсэн юм. Энэ үед залуу түүнд анхны харцаар дурлаж туслахуудаа түүнийг хайж олохыг тушаадаг. Өглөө нь болж Нини аавтайгаа гэрээсээ гарч ирэхэд босс аль хэдийн гэрээг нь олоод ирсэн байдаг. Босс Нинигийн аавд хандан охинд нь дурлсан болохоор түүнтэй гэрлэхийг хүсч буйдлаараа хийдэг. Гэвч бүсгүйн аав гэмт хэрэгтэнд охиноо өгөхгүй гэж хатуухан хэлэх бол босс хариудна. Та цагдаа очир ядруухан амьдардаг биз дээ. Би охиныг чинь хангалуун амьдруулна гэж хинхичгүй хэлдэг. Бүсгүйн ах, аав, өвөө нь гурван үеэрээ цагдаа байж л дээ. Гэвч боссын бүлэглэлийн өмнөний үеэр ах нь амиа алдсан харамсалтай хэрэг болсон тул аав нь охиноо түүнтэй байлгахыг бүрч хүсэхгүй байлаа. Босс харин нөгөө талд үүр нэг шийдсэн янзтай. Энэ бол гуйлт биш. Зүгээр л удахгүй охиныг чинь авч явна гэдгийг урьдчилан мэдэгдэж байна гэж хэлээд эндээс явдаг. Бүсгүйн гэр бүлийнхэн ярилцаж Нинийг яаралтай сүйд залуу бол уяэнтэй гэрлүүлэхээр товлдог. Дараа өдөр нь босс Нинигийн имлэг дээр ирж өөрийн байгууллагыг шударгаар ажилдаг болсныг хэлэхэд бүсгүй авч хэлэлцсэнгүй. Энэ үед нь имлэгийн захирал боссыг хараад долдогнож бүрхий бүсгүйг хүчээр шахамл босс өгөөд явуулчихдаг. Босс бүсгүйд өгөх бэлэг байна гэд харуултал бүсгүйн зургаар нэг ханыг дүүрэгчгсэн байлаа. Тэгээд босс Нинид хандан чи миний эхнэр болчих юм бол энэ бүх барилга болон хот бүхэлдээ чинийх болно гэж хэлэхэд Нинид энэ нь огтхонч таалагдсангүй. Гэр болон ажил дээр нь ирээд зогсохгүй бүхнийг мөнгөөр шийдэх гэсэн орлого нь бүсгүйн уурыг улам хүргэж байлаа. Боссын утас дугуйч дуулга ирсэн нь түүний хойд ээж байдаг. Хойд их нь боссыг өөрийн зээ дүү болох Шинатагаа гэрлүүлэхийг хүсэж байгаа талаараа илэрхийлэхэд босс хариудна. Би гэрлэх эмэгтэйгээ аль хэдийнэ сонгосон гэдгээ хэлээд явна. Нөгөө талд харин Хуяны ээж босстой орооцолтохоос айж хүүгээ Нинитэй гэрлэхийг эрс эсэргүүцэж байлаа. Нини болон Хуяны хурмын ёслолын өдөр болж боссын гараас ашгүй нэг мултралаа гэж бодох тэрхэн агшинд босс хүмүүстэйгээ сөр дулаантайгаар хурмин дээр нь дайран орж ирдэг. Сүм босс шууд л Хуянд буу тулгаад түүнийг алах гэхэд Нини урдуур нь орон зоригтойгоор чаддгийм бол эхлээд намайг ал гэж хэлэхэд босс юу ч хийж чадалгүй бууга буулгадаг. Тэгээд цүнх дүүрэн мөнгө гаргаж ирээд түүний сүйт залуу болох Хуянд хандан ийм хэмжээний мөнгөөр чи хангалттай амьдарч чадна. Одоо юу хийхээ мэдэж байна уу гэж асуудаг. Гэтэл Хуян тэр мөнгнөөс 2 гартаа атган авах бөгөөд гайхсан Нини түүн рүү ширтэн зогсоход ашгүй нэг нөгөө атгсан мөнгнөөсөө боссын өөдөөс шидэж орхино. Гэтэл Хуяны ээж хүүгээ загнан чи чинь тэнэг болчихоо юу? Энэ гай зовлон дагуулдаг охин гэрт орж ирээгүй байж л ийм хэрэг тарьж байна. Чи өөрийгөө цапаас амтай гэж бодоо юу гэж хэлээд мөнгнөөс хаман цүнхэлж эхэлдэг. Энэ үйлдэлд нь Нинигийн аав уурлан сүүгээ цуслаж байна гэж хэлээд охиноо тэндээс дагуулan явдаг. Хэд хоногийн дараа босс Нинигийн гэрт бас л сур дулаантайгаар очиж хурмын инжээ үлдээгээд 3 хоногийн дараа бүсгүй гэрж авна гэж хэлээд яваад өгнө. Харин бүсгүйн гэр бүл инжинд ирсэн мөнгийг тэр чигтэн терроризмын эсрэг сан тандавлаад нүгэд явчихдаг. Үүнийг нь мэдсэн босс уурлаж цагдаагийн дарагтаа уулзаад Нинигийн аавыг барьж хорихыг даалгадаг. Аав нь баримтлагдсныг мэдсэн Нини учир байдлыг ойлгож шууд л босстой уулзахаар ирнэ. Харин яг эрхийг нь хүлээж байсан захирал түүнтэй гэрлэхийг шаарддаг. Эцэст нь бүсгүй аргагүй эрхэнд түүнтэй гэрлэхийг зөвшөөрнө. Боссын хойд ээж болон охин дүү нь Нини гэрт нь орж ирснээр тэдэнд ирэх эд хөрөнгийн хэмжээ багасна гэж үзээд гэрлэхтэн саад болохын тулд хор найруулж эхэлдэг.
Хурмын өдөр болж Нини хурмын танхим руу явах замдаа гинэт л ослолт орчихдог. Босс сандран гүйн гарах бөгөөд энэ ослыг зохион байгуулсан хүн нь боссын хойд ээж байдаг. Босс ослын газарт очиход машин дэлбэрч бүх зүйл нэгэнд оройтсан байлаа. Цусанд хотголцсон хурмын даашинзны хэсэг газар байхыг харсан Сунчаав сүгдэн сууж Нинигийн араас харамсан уйлж эхлэх бөгөөд хишиг тайвширсныхаа дараа туслахуудаа хандан осол гаргасан хүнийг заавал олж устгах гэж тушаадаг. Энэ үйлдэлээс нь харахад босс аль хэдийнэ Нинид чин сэтгэлээсээ хайртай болсон юм уу гэмээр байлаа. Нинигийн аав ээж хоёр уй гашуугаа дийлж ядан байх зур Хуян тэднийг Нини дээр дагуулan очдог. Нинигийн сүйт залуу хурин болох газар руу явж байхдаа Нинийг олоод амжиж авран цуслангийн байшиндаа авчирсан нь тэр байжээ. Боссын гараас мултраад хэсэг чимээгүй амьдрахаар шийдсэн Нини дээр Хуяны ээж ирээд түүнийг алгацснаа. Хүүг минь хорлож алах гээё гай зовлон авчрагч минь эндээс яв. Дахиж хизээч битгий хүүтэй минь уулз гэж хэлээд Нинийг хөгөөд явуулчихдаг. Ингээд гудамжаар алхан явхдаа Нини маань босстой санамсаргүй таарлддаг. Босс сандран машинаасаа бууж ирээд Нинийг тэрвэрэн "Үхчихлээ гэж намайг хуурсан чинь хамаагүй. Амьд байгаа чинь л хангалттай. Одоо манай гэр рүү явцгаая" гэд түүнийг дагуулan явах гэхэд Нини уурлан "Зүгээр л намайг алчих. Чамтай хамт байснаас өгсөн минь дээр" гэж хэлэхэд босс уурлан түүнийг хүчээр гэртээ аваачаад "Хэрвээ дахиж зүгтах юм бол аав ээжийг чинь ална шүү" гэж сүрдүүлдэг. Дахин хурин болж энэ удаа босс Нинигийн гэр бүл хамаатан садан найз нөхөд хуучин сүйд залууг нь хүртэл урьжээ. Нини боссын бууг аваад өөрийгөө хорооно хэмээн сүрдүүлэхийг оролдоход босс харин ийм зүйл болохыг мэдэж байсан мэт хариу арга хэмжээг аль хэдийн авсан байлаа. Учир нь гэвэл хурмыг гэрчлэхээр орж ирсэн эмнэлгийн захирлын хүзүүнд нь тесрэх бөмбөг зүйлгсэн байдаг. Нини гэрлэхийг зөвшөөрсөн тохиолдолд л бөмбөгийг салгана. Гэрлэхийг зөвшөөр эсвэл энд бүгдээрээ хамт үхэх гэсэн сүрдүүлгийг нь Нини давж чадсангүй эцэст нь түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөг. Хурмын дараа Нинийг гэрт нь ирсэнд хойд ээж болон дүү хоёр нь тэмч таатай байсангүй. Хурмын анхны шөнө боллоо. Нини цонхны хажууд нүцгэлэн зогсоод "Чиний хүссэн зүйл чинь ердөө л энэ бидтэй. Одоо чи авч болно" гэхэд босс "Би чамайг хүчлэхгүй. Чи миний эхнэр болсон байхад л хангалттай" гэж хэлээд хурмээ нөмрүүлдэг. Дараа нь мөн Нинийг усанд орж байхад нь босс ороод ирэх бөгөөд сандарсан Нини түүнийг айж хөөх үед босс зүгээр л алчуур тавьчихад гараад явдаг. Үүгээр ч зогсохгүй Нинигийн ажилдаг эмнэлэгт барилгууд нэмж хандуулсанд ажлынхан хүмүүс түүнд талархлаа илэрхийлж эхэлнэ. Энэ үеэс Нини боссыг тийм ч муу хүн биш юм шиг байна гэж бодож эхэлдэг. Нини боссыг баг багаар арай өөр нүдээр харж эхлэж байх үед Нинигийн ажлын гадаа Хуян нэрж түүнийг хоргоон хамт явахыг хүсгэд Нини уурлаж "Дахиж надтай уулзах хэрэггүй. Ээжийнхээ үгэнд ороод надаас хол бай" гэхэд Хуян түүний гадаас зураад тавихгүй байлаа. Яг энэ үед нь босс тэднийг ийм байдалтай байхыг нь харчихдаг бөгөөд буруугаар ойлгоод зогсож байтал хорон санаатай дүүн "Би танд хэлээ биз дээ. Энэ эмэгтэй бол хоёр нүртэй амьтан. Тэр таны араар ирчүүдтэй уулздаг" гэд худлаа хэлчихдэг. Энэ үгэнд нь итгэсэн босс Нинид авсан бүх бэлгээ хай гэж туслахтаа хэлнэ. Ингээд босс уурандаа Хуяны гарыг дахин зураг зурах боломжгүй болтол нь гэмтээдэг. Үүний дараа босс хардсандаа Нинитэй маргалдаж байх зүр Нини санамсаргүй гараа гэмтээж яаралтай эмнэлэг рүү явдаг. Эмнэлэгт байхдаа Нини Хуяныг дахин зураг зурах боломжгүй болсныг хараад босс уурлаж түүнээс уушлалт гуйхыг шаардахад босс уушлалт гуйханд битгий хэл "Би түүний гарыг гэмтээж хүсэл мөрөөдлийг нь балгалсан юм биш. Харин ч ямар ч чадваргүй зураачийг зураг зурах боломжгүй болгож ирээдүйг нь аварч байна" гэж хэлдэг. Нини энэ үгэнд нь маш ихээр уурлаж хоолч идэхгүй байсанд босс Нинигийн хүслээр Хуянаас уушлалт гуйдаг. Энэ үйлдэлийг нь харсан Нинигийн аав боссыг дуудан уулзаад "Хэрвээ хэн нэгэн хүн надад чамайг хүний өмнө зогсоод уушлалт гуйж байна гэвэл би итгэхээргүй байлаа. Гэхдээ өөрийн нүдээр харсан тулдаа л итгэж байна. За тэгээд манай охины юунд нь болж дурласан юм бэ" гэж асуудаг. Босс хариуд нь "Шархагдсан байдалтай явж байхад охин чинь миний амийг аварсан. Амьдрал минь тэр чигтээ буус хэлмэн дунд өнгөрсөн гэдгийг та мэдэж байгаа шүү дээ. Гэтэл охин чинь гарч ирснээр би анх удаа хайрыг мэдэрсэн" гэж тэр хэлдэг. Аав нь хариуд нь "Хэрвээ тийм л хайртай юм бол түүнийг битгий шахалтанд оруул. Зөвхөн өөрийнхөө нь байлга" гэд түүнд зөвлөгөө өгдөг. Юу ч идэхгүй уралсаар байсан Нинигийн өрөөнд гэрийн үйлчлэгч нь хоол оруулж ирэхэд нэг л танил үнэр Нинид үнэртдэг. Гайхан хоолноос амсаж үзмэгцээ аав руугаа залгаад "Та надад хоол гэж явуулсан юм уу?" гэхэд аав нь "Үгүй охин минь, Сунчаав надаас чиний дуртай хоолыг асуугаад чамд хийж өгмөр байна" гэсэн. Ер нь тэгээд буулт хийх гэдэг бол эрэгтэй хүний хувьд амаргүй зүйл.
Эмэгтэй хүний төлөө өөрийнхөө зарчим, бардам зангаа хайж байвал тэр нь ганцхан шалтгаантай. Энэ бол хайр гэж хэлээд аав нь уцаа тасалдаг. Ингээд Нинич боссыг уучлан тэдний харилцаа сайжран ийм зүйл болноо. Хамтдаа нэг оронд сэрцгээсний дараа босс хүүхэдтэй болохыг хүсэж байгаа талаараа ч Нинит хэлээд амждаг. Энэ хоёр маань яг сайхан болж байх тэр үед хойд ээж охинтойгоо нийлж ээлжид хорон төлөвлөгөөгөө боловсруулж эхэлнэ. Тэд Нинигийн өрөөнд хуяаныг оруулж харин босст Нини чамайг үзэн яддаг. Тэр чам шиг араатнаас хүүхэдтэй болохгүй гэд им хүртэл ууж байгаа. Тэгээд ч зогсохгүй. Тэр одоо хуучин хайрцаагаа авч ирээд эндээс зугтахаар бэлдэж байна гэд баахан худлаа гүтгэждэг. Хэдий хуяаныг орж ирэхэд нөхөртөө хайртай, тийм болохоор түүнтэй хамт явахгүй гэд Нини хэлээд зогсож байсан ч босс өрөөнд орж ирэн бүгдийг нь буруугаар ойлгоод Ниниг явахыг зөвшөөрснөөр Нини сүм боссын гэрээс явна. Ниниг явсны дараа боссын дүү үеэл Шинатагаа хувилдаж түүнийг ахтай ойртуулах гэхэд босс түүнийг толгойг хөөгд явуулчихдаг. Төлөвлөгөө нь бүтлгүйцэнд ууралсан хойд ээж нь тэр ослоор л гүйцэд алчсан болвол эмийг нь сольж тэр эрийгч өрөөнд нь оруулах гэж ингэтлээ хичээх хэрэггүй байсан юм гэд хамаг булхаагаа хэлээ зогсож байхад нь аз болж босс олгож сонсчихдаг. Ингээд эхнэрийг нь алахыг завдаа зогсохгүй салгахын тулд элдв хор найруулсан хойд их болон дүү хоёроо шийдэхийг тусгууддаа тушаадаг. Нинигийн аав хүүгийнхээ булшин дээр ирээд хүүгийнхээ үхэлд буруутай хүнийг хүргэнэ хэмээн хүлээн зөвшөөрч байгаадаа уушлалт гуйгаад нүмер бараадан тамхилах зуур хуяан хүүгийнх нь булшин дээр ирнэ. Тэгээд хуяан найзынхаа булш руу харангаа золгүй өхлийн шалтгаан нь өөрийгөө болохыг илчлээд ярьж эхэлдэг. Тэр үед хуяан нууцаар Нинигийн ахын буугаар тоглож байгаад бууныхан сумыг гацааснаас болж Нинигийн ах харамсалтайгаар амиа алдсан байжээ. Гэвч найзынхаа үхэлд гимших биш харин ч түүний үхэл өөрийнх нь гартай тэнцтэй хэмээн жишимчгүй ярихыг нь сонссон Нинигийн аав уурлаж хуяаныг цагдаагийн газар руу авч явах гэхэд нь хуяан найзтайгаа сүүлийн удаа салах ёс хий гэж гуйгаад аавыг нь буруу харах зуур чулуугаар зогсоор байгаад алчдаг. Тэр ч бүхэл аавыг нь алсан хүн бол сүм босс байсан гэж Нинид хэлүүлэхийг хичээнэ. Үзэгдэл солигдоход хуяан Ниниг барьцаалсан байх ба боссыг ганцаараа ирэхийг шаардна. Боссыг очих үед хуяан Ниниг барьцаалсан бус харин тэр хоёр хувилдаж боссыг ирүүлсэн байжээ. Нини аавынх нь үхэлд боссыг буруутай гэж бүрэн итгэсэн байлаа. Нини босс буу тулгаа зогсож байхад хуяан гарч ирээд боссыг алахыг шахсан ч эцэст нь Нини чадалгүй бууга газар угаана. Боссыг алж чадахгүйг нь мэдсэнд хуяан уурлаж Нинийг түлхэн унгаагаад боссыг турбагаар зохиж эхэлдэг. Тэгээд Нинид ах болон аавыг чинь би хүнөөсөн гэж хэлээд багталтайгаар инээн. Нини уурандаа газраас буу аван хуяан руу дайрсан ч бууга тунд алдчихдаг. Хуяан Нинигээр сүрдүүлсээр боссыг өмнөөс хөрүүлж Нинийг яг буутгын даваан дээр босс самбаачлан босоод түүнтэй ноцолдож эхэлнэ. Тэдний зодаан үргэлжилсээр босс газраас буу аван хуяанд тулах ёстой. Чам шиг хог шаарны төлөө би гараа цусдахгүй гэж хэлээд түүнийг орхих үед эцэст нь нэг юм цагдаа нар ирж хуяаныг баримтлана. Гэтэл хуяан нэг цагдаагийн бууг шүрэн авснаар буун дуу тас хив. Нини Сунчаав хоёр сандран бие биен рүүгээ харан зогсно. Гэтэл арийнхан цагдаа хуяаныг бууцсан нь тэр байжээ. Буу үзэн ядалт айцаар эхэлсэн энэ харилцаа эцэстээ чин сэтгэлийн хайраар дуусдаг. Хайр гэдэг хүчээр эхэлж болох ч итгэлээр үлдэж бас болдог юм байна. Кино маань таалагдсан бол лайка дарахаа битгий мартаарай. Цаашдаа манай сувагт хятад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.